Өрхийн санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд та яг одооноос төлөвлөж түүнээ байнга мөрдөрэй. Мөнгөний мод зоригтод суурь нэгтгүүлэг. За Монголын радиотой хамтдаа байгаа эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. Одоо бид гэр бүлийн санхүүгийн боловсрол зориулсан мөнгөний мод шууд нэвтрүүлгийг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон. За өнөөдөр бид бонд ба бондын хөрөнгө оруулалт гэсэн сэдвээр ярилцах болно. За нэвтрүүлгийн студид худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн багш Баян сан хүрэлцэн ирсэн байгаа. За үүн бас манай нэвтрүүлгээр оролцож байсан. Танд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. За бонд гэдээ ярихаар бол нэг бодлоо их мэддэг юм шиг. Тэгээд лавшруулаа судлаад үзэхээр бас мэдэхгүй юм шиг юм асуудал байт юм байна. Тэгэхээр бас манай сонсогчдод магадгүй надтай адилхан бодолтой байж магадгүй. Тийм учраас ер нь бонд гэж юм юу юм бэ гэдгийг эхлээд тодорхойлъё л да. За бонд гэдгийг маш их энгийнээр ойлгох юм бол ер нь бол зээл гээд нэг үгээр хэлж болно. Гэхдээ энэ бол яг өрийн бичиг гэж монгол хэл дээр богдож явдаг. Өрийн бичиг. Ер нь бол яг нь хин нэгнээс мөнгө зээлдсэнийг гэрчилсэн үнэт цаас. Өрийн хэрэгсэл гэж одоо бид нар ярьж хэвшдэг. Тэгэхээр зэрэг энэ бонд гэдэг үнэт цаасыг бол банк гаргадаггүй. Ихэвчлэн яг нь компаниуд зээл авах зорилгоор, их үүсвэр татах зорилгоор хин нэгнээс мөнгө зээлдэхийн тулд гаргадаг тийм үнэт цаас. Тэгэхээр зэрэг бондыг бол маш энгийнээр бид нэр одоо ингээд нэрлээд яриад ойлгоод явъя гэвэл энэ бол өрийн бичиг буюу өрийн хэрэгсэл гэж одоо ойлголцоо. Бондыг бол одоо юу гэмдэ дийлэнхтэй компаниуд ч юм уу томоохон бизнесмэнүүд авдаг гэдэг ойлголт байдаг шүү дээ. Энгийн иргэд бид бондыг хэрхэн яаж авах боломжтой байдیں۔ Бид ч гэсэн авах хэрэгтэй биз дээ. За ер нь бол бондыг бол хинч авч болно. Заавал одоо яг том компаниуд ч юм уу аль эсвэл том бизнесмэнүүд зориулсан үнэт цаас гэж ойлгож болох. Зүгээр жирийн иргэдэж одоо тэр нэг үнийн дийлээд авчил байвал одоо авч болно л гэсэн үг. Ер нь бол бондыг бол ганцхан одоо засгийн газар ч юм уу компани гаргадаг биш. Орон нутгийн засгийн байгуулагч гаргадаг. Ер нь хөрөнгөний их усрын дутагдaltaй байгаа хуулийн этгээдүүд бүгд л бонд гаргана л да. Тэр гаргасан бондыг нь бол худалдаж авах хэмжээний мөнгөтэй хувь хүн хуулийн этгээд хинч бол тэр бондыг худалдаж авч болно. Хамгийн гол манай иргэдийн хувьд бол хаанаас яаж худалдаж авах вэ гэдгээ их сайн бодож яаж авах хэрэгтэй. Тэгэхдээ худалдаж авахдаа ер нь юуг нь бас харгалж үзэх ёстой юм. Хинд хандах ёстой юм. Яаж захиалга өгөх юм. Ер нь худалдаж авахын тулд ямар бэлтгэл хангасан байх ёстой юм гэдэг юмнуудыг бол бид нар бас мэдчих ёстой юм байна. Жишээлбэл ямар бэлтгэл хангасан байх ёстой. Зэрүүн бол бондуудыг тодорхойлоод байхаа нэг талын бол өрийн бичиг гэхээр банкны зээлтэй хүмүүс бол дахиад бондын одоо бонд авлаа гэж бодоход дахиад өртөө олчих гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бид тодорхой хэмжээний бэлтгэлтэй байх гэдэг тийм ээ. Тий. Яг бонд авлаа гэхэд бол авсан хүн өртөө болохгүй. Болохгүй. За. Бондыг авсан хүн чинь бол бонд аваад оронд нь яг нь тэр бонд гаргасан компанид мөнгө өгөөд ашиглуулж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр бонд гаргасан компанид яг нь гаргасан бондын худалдаа авах замаар өөрийнхөө мөнгийг тэр бонд гаргасан компани зээлдүүлж яах гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэн өртөө болох вэ гэхээр бонд гаргасан компани өртөө болно. Тэр бонд гаргасан компани бондыг худалдаж авсан хүн нь бол мөнгөө зээлдүүлсэн буюу зээлдэгч болчихж байгаа байхгүй. Банк шиг болчихж байна гэсэн үг л дээ өөрөө. Тэгээд тэр компани явах ёстой гэхээр үйл ажиллагаа явуулаад олсон орлогоос бондынхаа хүүг төлнө. Бондын хугацаа дуусах үед бол бонд гаргаж нөгөө авсан мөнгөө буцааж тэр бондыг худалдаж авсан хүмүүст нь эргүүлж төлнө. Ингэж дууснаар бондын харилцаа дуусна. Тэгэхээр бонд авснаар дээр нь нэмж өртөх биш мөнгөө бусдад зээлдүүлээд мөнгөө өсгөж яах гэсэн үг шүү. Энэ дээр бас надтай адилхан бодолтой хүмүүс байх юм бол ямар ч байсан өөр эсрэг байгаа даа шүү энэ дээр бол тийм. Тэгвэл банк бонд хоёрын ялгаатай талууд нь юу вэ? Тэг банкны зээл гэдэг бол банк яах нь мөнгөө бусдад зээлдүүлж байна. Гэтэл бол бонд гэдэг бол компани яах нь мөнгө хэрэгтэй болсон учраас компани тэр үнэт цаасыг гаргаж байгаа. Иргэд бол банкнаас зээл авчвал банкны хувьд бол зээлдэгч нь болоод яах нь банк юу аах нь зээлдүүлэгч болчихж байгаа. Гэтэл компани үнэт цаас гаргаад тэр бонд нэрээр үнэт цаас гаргачвал компани бол зээлдэгч нь болоод иргэд өөрөөсөө зээлдүүлэгч нь болчихж байгаа. Тэр аль нь бол яг нэг этгээд нөгөө этгээд л яг олгож байгаа зээл, нэг этгээд нөгөө этгээдээс авч байгаа зээл байхгүй. Тийм л утгатай юм. Яг зээлийн хувьд бол банк иргэн хоёрын хооронд яригддаг. Бондын хувьд бол бонд гаргагч болон бондод хөрөнгө оруулагч иргэн хуулийн этгээдийн хооронд яригдаж байна гэсэн. Тэнд нэг банк нэг дунд нь орж ирээд байх юм бол байх. Таны ярин дээр одоо жишээлх юм бол компани бонд
гэж ярьж байна л да. Өмнө бол бид юунаас сонсч ирсэн бэ гэхээр засгийн газрын бонд гэж их сонсч ирсэн. Тэгвэл энэ хоёр тусдаа хоёр төрөл зүйлийг тоод авч үзээд байна тийм үү? Тий. Бондыг бол бас төрөл гаргагчаар нь ангилж байгаа. Засгийн газар бол одоо улсын бонд гэж ярьж байгаа. Улсын бондын дотроо бол засгийн газрын бонд орон нутгийн засаг захиргаанаас гаргасан буюу аймаг нийслэлийн засаг даргын тамгын газраас гаргасан бонд гэж ярьдаг. Аймаг нийслэлийн иргэдийн урлаас зөвшөөрөл аваад аймаг нийслэлийн иргэдийн засаг даргын тамгын газраас гаргасан бонд гэж. Улсын бонд дотроо ингэж хоёр ангилагдаж байна. Тэгмээд аж ахуйн нэгжийн бонд гэдэг нь бол компани бонд гэж ярина. Ер нь бол бизнесийн байгууллагууд бонд гаргаж болно. Эсвэл банкуд ч бас гаргаж болно. Аж ахуйн нэгжүүд ихээр зэрэг банкч гаргаж болно, даатгалын компанич гаргаж болно. Зүгээр бизнесийн байгууллагууд гаргаж болно. Ер нь бол иргэн хүнээс бусд нь яг нь бонд гаргаж болно л гэдээ ойлгох хэрэгтэй. Хуулийн этгээд. Үний хувьд бол энэ хоёр тодорхой хэмжээний зөрүүтэй байх тийм үү? Засгийн газрын бонд арай илүү үнэтэй ч байт юм уу? Компани бонд ямар Үний хувьд бол нэлээд зөрүүтэй. Ер нь өнгөрсөн хугацааны түүхийг аваад үзэхэд бол Монголд бол анх компани 2001 онд Шин 100 гэдэг нэртэй бондыг барилга корпорац гаргасан байдаг. Ер нь компани бондыг бол ихэвчлэн барилгын компаниуд гаргадаг. Тэгээд тэрний үнийг аваад үзэхэд компани бондын үн бол нэг нэрэлсэн үн нь бол ихэвчлэн 10,000 орчим төгрөгөнд нэг ширхэг ер нь тогтоогдсон байдаг. Тэгээд 5,000 төгрөг ч юм уу, аль эсвэл долларын бонд бас байна. $10 гэдэг ч юм уу. За хамгийн сүүлд гаргасан бонд гихт бол сүү компани бонд гаргасан. Сая 2017 онд гаргаад 18 онд буцааж төлсөн. Тэр компани бонд бол нийт ширхэг 100,000 төгрөгийн нэрэлсэн үнэтэй гэдэг ч юм. Ер нь бол ихэвчлэн 10,000 төгрөгийн нэрэлсэн үнийн хооронд үнэлэгддэг. Гэтэл бол засгийн газраас гаргаж байгаа бонд бол бас дотроо ялгаатай байна. Иргэдэд зориулсан бонд нь бол нэг бүрэн 100,000 төгрөгийн нэрэлсэн үнэтэй. Аж ахуйн нэгжүүдэд зориулж бас гаргадаг. Тэдэр нь бол засгийн газраас гаргасан бонд бол ихэвчлэн 1 сая төгрөгийн нэрэлсэн үнэтэй нэг ширхэг. Тэгэхээр иймэрхүү одоо үний ялгаанууд бол байдаг. Бид бол мэдээлэл авж байгаа ч гэх юм бол одоо компани бондуудыг бол судлаад авчих боломжтой байна шүү дээ. Тодорхой хэмжээний 10,000-аас дээш гэдэг бол бас харьцангуй авч болохоор хэмжээний санхүүг үнэтэй гэсэн үг тийм. За хамгийн сүүлд хэлэх юм бол ямар компани одоо бонд хэрхэн яаж гарсан юм болоо? За ер нь бол түүхэн хугацааг аваад үзэхэд бол 2001 оноос гэсэн нийтдээ нэг 15 орчим компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулаад бонд гаргаад санхүүжилтийн их усруу олж авсан байдаг. Тэгээ ихэвчлэн бол барилгын компаниуд гаргадаг. Ер нь бол нэг удирдлагын чанартай мөнгө шаарддаг. Тэгээд энэ бонд гэдэг чинь бас удирдлагын шинжтэй санхүүжилтэнд их тохирсон хэрэгсэл байхгүй. Тэгээд нөгөө барилгын ажил 11 сараас ер нь бол хаагддаг. Тэр үедээ бол бонд гаргах захиалгыг хийж гаад 4 сарын 1-ээс өмнө бондоо гаргаад мөнгө авчаад тэр авсан мөнгөөрөө болохоор 4 сарын 1-ээс 11 сарын 1-ний хооронд барилгаа бариад тэгээд зараад зарсан мөнгнөөс буцаагаад бондынхаа төлбөрийг хийгээд явчихдаг. Тийм тохирсон санхүүжилтийн хэрэгсэл байна. Хамгийн сүүлд гэвэл бол одоо эрчим бонд гэж гарлаа. Соёмб даатгал гэдэг компаниар даатгагдсан бонд анхудаа гарч ирсэн. За түүний дараагаар бол хамгийн сүүлд 2017 онд бол сүү компани бол сүү нэрийн бонд гаргасан байгаа. Нэг бүрэн 100,000 төгрөгийн нэрэлсэн үнэтэй. Нэг жил орчмын хугацаатай жилийн $10.5% хүүтэй. Тэгээ тийм бонд байсан. Төгрөгийн бонд байсан. Засгийн газрын бонд ч хамгийн сүүлд хэдэн онд гарлаа? Засгийн газрын бондыг бол 2017 оны 11 сараас хойшоо бол ер нь бол гаргаагүй байгаа. Тэр хүртэл бол гарсан. Тий. Ялангуяа 13 оноос 17 оны хооронд нэг 4 жилийн хугацаанд их эрчимтэй гарсан ер нь засгийн газрын бонд. Хүүнч харьцангуй өндөр байсан. Нэг 13-аас 18-ийн хооронд хүүтэй иргэдэж маш их сонирхсан. Засгийн газрын бонд шиг компани бондтой харьцуулахад эрсдэл их багтаа гэж ярьдаг. Тэр хэмжээгээр бол ер нь хүү багтаа. Ер нь нийгэм эдийн засгт суур хүүг тогтоодог гол хэрэгсэл бол засгийн газрын бонд л доо. Тэгэд бол 17 оны 11 сарын хүртэл гарсан. Түүнээс хойш бол одоогоор бол хараагүй байгаа. Өмнө нь гарсан бондууд харин 2 дахь зах зээл дээр иргэдийн хооронд бол арилж ялагдаж байгаа. Ер нь цаашдаа жишээлх юм бол судлаач хүний хувьд таны хувьд ингээд анзаарч байхад магадгүй компани ч бай, засгийн газар ч бай бондыг хэдэн онд хэрхэн яаж гаргах төлөвтэй юм шиг анзаарэгдэж байна. Энэ тухай таны сүүлийн тооцоолол судалгаа байна. За ер нь сүүлийн үед бол одоо компаниуд бонд гаргахаар бас их ярьж байна. Янзын төрлийн бондууд гаргахаар. Жишээ нь орлогын бонд гэдэг ч юм уу, ирээдүйн орлогоо барьцаалсан бонд гэдэг ч юм уу. Тийм бондууд бол гарах сонирхолтой компаниуд бол бас хөрөнгөний бирж дээр бол энэ тухайга бас мэдэгдээд явж байгаа гэсэн ийм мэдээлэл бол байна. Засгийн газар бол одоохондоо бол бонд гаргах шаардлага байхгүй байна л да. Засгийн газар сая бол бондоо бол олон нийтэд тийм онлайнаар арилж ялах, цахимаар арилж ялах тийм журам баталчихсан. Тэгээд сангийн сайд Хүрлбаатар ярьж байна лээ. Ер нь бол одоо бол төсөв бол эерэг байгаа учраас бид нар бонд гаргах шаардлагагүй байна.
Ер нь бондыг ч бас нэг тодорхой зорилготой байна л да. Төсвийн алдагдлыг нөхөх ч юм уу, янз бүрийн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх ч юм уу. Тэгээ засгийн газарт усад мөнгө байхгүй үед л одоо бонд гарна шүү дээ. Тэгээ зөв одоогор бол төсвийн харьцангуйгаа айгүй байгаа учраас хоёрын үед бол гаргах бол сонирхол байхгүй байна гэсэн юм бол байгаа. А тэгтээ бол одоо бид нар нэг 20 он гараад бидэрт нөгөө өмнө нь гаргасан бондуудын эргэн төлөлтхийг хугацаа болно шүү дээ. 2021 онд бол одоо жишээ эргэн төлөлт хийгдэн, 22 онд хийгдэн, 23 онд хийгдэн гэх мэтлэнгээр ингээд дараалаад ингээд баахан бондуудын эргэн төлөлт. Тэгтээ олон улсын зах зээл дээр гаргасан бондуудын эргэн төлөлт хийгдэх байгаа юм. Тэгээ тэр үед бол магадгүй манайх бол бас тэр бондыг эргүүлж төлөхөд мөнгө хөрөлцөхгүй байх тохиолдолд дотоод зах зээл дээр бонд гаргаад тэр бондоос олсон мөнгөөрөө бол олон улсын зах зээл дээр гарсан бондын төлбөрийг хийхийг үгүйсэхгүй гэж бодож байна л да. Бонд бол иргэдэд авснаар бол ашигтай. Улсад хэлэх юм бол бас тодорхой хэмжээний ашиг орлого бол бий өгж гин үү? За, иргэдэд ашигтай. Иргэдэд ягаад ашигтай вэ гэхээр бондын хүч нь бол хадгаламжийн хүнтэй харьцуулахад өндөр, зээлийн хүнтэй харьцуулахад бага байхгүй. Тэгэхээр эн чинь бонд гаргаж байгаа компанид ч ашигтай, бондыг худалдаж авч байгаа иргэн байгууллагуудад ч ашигтай. Яг хадгаламжийн хүүгээс өндөр хүүгээр мөнгө өсгөж болж байгаа тэдрээ. А бонд гаргаж байгаа компани бол зээлийн хүүгээс арай бага хүүгээр одоо мөнгө зээлдэд авчирч болж байна. Бонд гэдэг үнэт цаас гаргаад худалдаад оронд нь мөнгө зээлж аваад үйл ажиллагааг санхүүжүүлж шүү дээ. Тэгэхээр бонд гаргагч болон бондод хөрөнгө оруулагч хоёрын аль алинд л яг ашигтай зүйл. А засгийн газарт ямар ашигтай вэ гэхээр засгийн газар бол бас нэг ажил хийх гэсэн чинь мөнгө төгрөг ингээд дутдаг ч юм уу те. Нэг зам харилцаагаа таммаар байна гэдэг ч юм уу, дид бүтцүүдийг бий болгомоор. Тийм гол яг нэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор засгийн газар их хвчлэн бонд гаргадаг. Тодорхой зориулттай байдаг. Тэр зориултын дагуу гол нь яг нь зарцуулж иргүүдийн хинаад явхад улсад бас бүтээн байгуулалт хийх талаас их ач холбогдолтой. Тэгээ ер нь бол бондыг гаргаад ингээд үе шаттай байн гаргаад ахаар зэрэг ер нь нийгэм эдийн засгт суур хүүг тогтоож өгдөг. Засгийн газрын бонд гэдэг бол маш эрсдэлгүй байдаг учраас маш бага хүүтэй энэ хүүн дээр суурлаад бусад хүүгээр үнэлэгддэг бүх бүтээгдэхүүнүүдийг үн тогтдог. Тэгээ засгийн газрын бондын хүү буураад байвал бусад бүтээгдэхүүнүүдийн дагаад буурах боломжтой. Ийм чухал зүйл байгаа юм л да. Тийм учраас ийм цуврал байдлаар гаргавал их зүгээр байдаг. Би бас нэг зүйлийг тодруулж асуумаар байна л да. Бонд хувьцаа эрээг юугаар ялгаатай хэдий? Магадгүй зүгээр хувьцааг бол иргэд бондтой харьцуулаад ойлгож иж магадгүй юм шиг санагдаж байна л да. Тий, яг манай иргэд чинь бас нөө Чингис бонд гаргадаг болсноос хойш нэг хүнд ноогдох өрийн хэмжээ одоо тийм болж байгаа нэтэргээ сангийн яамнаас ярьдаг болсноос хойш ер нь улсын гаргасан бонд дээр надад ч бас хамааралтай болж байгаа нэг сонирхол судалдаг болсон л да. Тэгээ 1072 хувьцааг бас ярьдаг болсноос хойш бас хувьцааг бол бас сонирхол судлаад байгаа. Тэгэхээр аль аль нь болохоор зэрэг компаниуд яг нөө их усүр татан төвлөрүүлэх зорилгоор гаргаад байгаа юм л да. Аль аль нь. Тэгвэл хувьцаа гэдэг бол хувьцааг худалдаад авчвал тэр компани хөрөнгийн нэг хэсгийн эзэмшиж байгаа учраас тэр компани хувь нийлүүлэгч болоод эзэн болоод байна гэсэн. А компани гаргасан бондыг худалдаад авчвал тэр компани эзэн болохгүй тэр компани хувьд зээлдүүлэгч болчихж байна гэсэн. Тэр компани үйл ажиллагаанд нь оролцох эрх байхгүй. Тэгвэл хувьцаа эзэмшигч бол үйл ажиллагаанд нь оролцоод үйл ажиллагааных нь үр дүнгийн талаар нь санал хэлээд явах боломжтой. Тэг маш олон ийм ялгаанууд байдаг. А жишээ бонд гэдэг бол заавал эргүүлж төлөх хугацаатай байдаг. А хувьцаа гэдэг бол заавал эргүүлж төлөх хугацааг бол заагаагүй байдаг. Түгээр ялгаад. Бондын эргүүлж төлөх хугацааны хувьд тодорхой хэмжээнд ангилалтай байдаг шүү дээ. Тийм ээ? Ямар хугацаатай байдаг юм? Доотлын хугацаа. Ер нь бондын хугацаа бол ер нь олон улсын зах зээл дээр урт хугацаатай санхүүжилт гэдгээр яригддээ. Ер нь хамгийн ихтэй бол 40 хүртэл жилийн хугацаатай гарч болдог. Ер нь бол хамгийн багадаа 1 жилээс дээш явдаг. Манад байгаа практикуудыг аваад үзэхэд бол манад бол ихэвчлэн 1 хүртэл жилийн хугацаатай гарсан байдаг. Тэгээ яг компани бонд бол нэг 3 хүртэл жилийн хугацаатай гарсан юм түүхэд бол байна л да. Засгийн газрын бонд бол нэг бас 5 хүртэл жилийн хугацаатай гарсан. Ер нь бол манад бол богино болон дунд хугацаагаар гарч байгаа бодлоод бол их байна. А олон улсад бол энийг бол урт хугацаатай санхүүжилтийн их үүсвэр, урт хугацаат хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж ярьж явдаг. За би тэгвэл бонд худалдаж авахын тулд иргэдийн хувьд яг ямар хэмжээний мэдлэг мэдээлэл санхүүч юм уу юу бүрдүүлсэн байх шаардлагатай байх гэдэг асуудал гарч ирж байгаа. За би бонд авъя гэж бодоход эрхэн баяр дөхөн бонд авъя гэж бодоход эрхэн баярт юу шаардлагатай байх вэ? Иргэн эрхэн баяр одоо бонд авъя гэж бодож байгаа бол за юун төрөнд бол бондыг хаан зардаг юм бэхэр хөрөнгийн бирж дээр зардаг. Хөрөнгийн биржээр дамжуулж арилж. Тэгэхээр яг хэвээр хөрөнгийн биржээр дамжуулж бондыг авна гэсэн үг. За ингээхийн тулд яг хэвээр тэр бонд худалдаж авах сонирхолтой хүмүүс маань эхлээд үнэт цаасны компани буюу брокер дилерийн компанид хандаад данс нийлэх хэвээр. Данс нийлэх хэвээр. Данстаа нь бол яг хэвээр тэр дансаараа дамжуулаад за тэр засгийн газрын бонд гэж тэр компани бондыг худалдаж авъя гэдэг захиалга өгнө.
Захиалгын хуудас бөглөнө гэсэн үг байхгүй юу? Үндэс засны компанид очиж захиалгын хуудас бөглөнө. За тэр данстай иргэдэд хувьд ярьж шүү дээ. Дансгүй нь бол дансаа нийлгэснийхаа дараагаар яах нь бонд худалдаж авах захиалгын хуудас бөглөнө. Захиалгын хуудсан дээр болохоор зэрэг хэдэн ширхэг бондыг авах юм бэ? Тэгэн гут одоо тэр нь бол нэг хүмүү ингээд бүгд тодорхой байж л бүх тэмдэглээ гарцсан байгаа шүү дээ, тийм ээ. Тэдэнд өргөөр ямар үнэтэй байх уу? Ямар хугацаатай байх уу? Ямар хүйтэй байх уу гэдэг нь бүгд мэдэгдэж байгаа. Тэгэхээр зэрэг хэдэн ширхэг бонд авах уу? Ямар хэмжээний мөнгийг дансандаа байршуулах уу гэдгээ тогтоогоол захиалгын хуудас бөглөөд хизээ авах уу гэдгээ тогтооч. Тэгээд захиалгын хуудас бөглөж юм бол таны нэрийн өмнөөс тэр үнэт засны компани хөрөнгөний бирж дээр аваачаад тэр захиалгыг чинь оруулаад тэгээд яах нь таны данс руу таны данснаас тэр бондын мөнгө хасагдж гараад таны нэр дээр тэр компани төдөн ширхэг бондыг эзэмшигч мөн гэсэн тийм одоо юу бүртгэл нь шилжээд ирнэ. Тэгээд тэрний нь болохоор зэрэг үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага тэрнийг чи бүртгэж аваад баталгаажуулж байна. Ийм байдлаар бол одоо бондын арилжаанд оролцсон. Гэхдээ хөрөнгөний биржээр дамжуулж авдаг. Бондтой холбоотой ямар нэгэн эрх зүйн зөрчил маргаан гарах юм бол энэ хэрхэн яаж шийдвэрлэх юм? Хаана хэн тандах вэ гэдэг асуудлаас гарч. Миний ярьжсэн эхний нөгөө захиалга авсан зүйл дээрээс зөрөөтэй зүйл гараад ирлээ ч гэдэг юм уу? За ер нь бол тийм юм их гарахгүй. Гэхдээ хэрвээ гарахаар бол яг хэвээр эхлээд бол хөрөнгөний биржтэй хандаад бол одоо яг ямар зөрөө гарсан мөн юунаас болов гэдгийг бол өөрийгөө зохицуулах байгууллага хөрөнгөний бирж тэрний дэргэд бол олон нийтэд зөвлөгөө мэдээлэл өгөх төв гэж байдаг. Тэнд нэг хандаж болно. За магадгүй нэлээ яах нь үнийн дүн зөрүүтэй мөнгө төгрөгийг чинь одоо аваагүй энэ төр тийм асуудлууд байх юм бол санхүүгийн зохицуулах хороонд хандаж болно. Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаад миний нэр дээр ингээ бонд авъя гэсэн захиалга өгсөн ороогүй байна. Эсвэл миний зөвшөөрлөгөөр миний бондыг буцаагаад зарчихсан байна гэдэг ч юм ийм гомдлын чанартай асуудлуудыг зохицуулах хороонд хандаж болно. Ер нь бол бондтой холбоотой мэдлэг мэдээлэл авъя гэх юм бол хөрөнгөний биржид хандсан ч болно. Монгол банкны дэргэдэх олон нийтийн боловсрол мэдээллийн төв гэж дээ. Тэрнээс иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор маш олон гарын амлууд гаргасан байт. Тэн дотор бол хөрөнгө оруулалт гэсэн нэртэй тийм гарын амлууд дотор бондод яаж хөрөнгө оруулах вэ, юуг анхаарах вэ, яах вэ гэдэг бүх тайлбар юмнууд бичсэн байт. Тийшээ бас хандаад авч болно. Бондыг бас төрөл зүйлийнх нь хувьд тодорхой хэмжээнд ангилж авч үзэж байгаа шүү дээ, тийм ээ. Бонд дотор маш их олон янзын төрөлтэй. Ер нь бол нийтдээ нэг 20 төрлийн бонд гэж ярьдаг. Дотроо бол тэр зэрэг одоо маш олон төрөлтэй байна л да. Жишээ гаргагч засгийн газрын компани гэж сая бид нар ярьсан бол зэрэглэлээр нь бол одоо E зэрэглэлийн, V зэрэглэлийн, C зэрэглэлийн гэдэг ч юм уу, эрсдлийнхэн төвшингээр нь эрсдэл ихтэй, эрсдэл дуун зэрэг эрсдэл багтаа гэдэг ч юм уу, хугацаатайгаар нь хугацаатай хугацаагүй гэдэг ч юм уу, хөрөвдөггүй гэдэг ч юм уу, хугацаанаас буцааж дуудаж авдаг, барьдаг гэдэг ч юм уу, хүүтэй хүүгүү гэж ярьдаг бас. Тэр хүүгүү гэдэг нь бол тэг хүүтэйг яриад байгаа. Ер нь бол хүүгүү бонд гэдэг бол хямдруулсан бонд л доо. Нэг 100 мянган төгрөгийн үнэтэй юмыг 90 мянгаар ч юм худалдаж авна. Хямдхан үнээр авчна. Буцаагаад яах нь эргүүлж төлөх үедээ 100 мянга авчна гэсэн үг. Тэр өнөөдөр 90 мянгаыг өгчөө дараа нь яах нь 100 мянгаыг авчвал зөрүүдээр нь 10% л одоо зөрөө гарч ш тэр чинь нэг 10 мянган зөрөө гэдэг бол 100 мянга 10% л гэсэн үг. Тэр 10% хүүг бол тэгээд үнийн зөрүүнээс олчно л гэсэн үг байхгүй. Тэг хүү төлөхгүй тэгтээ яах нь хямдруулж аваад буцаагаад нэрэлсэн үнээр нь буцааж тушаагаад мөнгө авчна гэсэн. За баярлалаа. Битэрийн ярилцах хугацаа бас ерөнхийдөө өндөрлөгт өгч байна. Тэгээд бас магадгүй миний асууж амжаагүй иргэдийн мэдчих хэвээр зүйлүүд байх юм бол өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор бондын тухай мэдээлэл дээр өгье гэсэн мэдлгүүдээ давчхан дурдаад нэвтрүүлж байна. За ер нь бол иргэн байгууллага аль ч хүн бондод хөрөнгө оруулж болно. Ер нь иргэн хүн бол бонд гаргана гэж ярихгүй. Бондод хөрөнгө оруулж болно. Байгууллагууд бол бонд гаргаж болно. Тэгэхээр бондыг худалдаж авахаар бол одоо яг мэдлэг мэдээлэл чинь хөрөлцөх байгаа бол Монголын хөрөнгөний бирж ч юм уу, санхүүгийн зохицуулах хороо ч юм уу, Монгол банк ч юм уу, ихтэй сургуулиудын одоо энэ чиглэлийн мэрэгжлийн багш нарт ч юм уу хандаа зөвлөгөө аваад тэгээд энэ бондын арилжаанд бол оролцох боломжтой. Дээр нь бол үнэт цаасны компаниуд дээр бол очиод уулзаж зөвлөгөө авахд бол боломжтой байдаг. За тэгээд бонд гэдэг бол одоо хадгаламжтай харьцуулахад мөнгөний захын хэрэгсэлтэй харьцуулахад өгөөж арай өндөртэй. Тэгвэл тэр зээл болон бусад одоо тэр хэрэгсэлтэй харьцуулахад бол хүү одоо харьцангуй багтаа. Тэр бондыг худалдаж авч байгаа, бондыг гаргаж байгаа аль талд нь тийм ашигтай, тийм үнэт цаас байдаг. Бонд худалдаж авж байгаа иргэдийн тоо жишээлбэл жил ирэх тусам ямар хандлагатай байна? Ер нь бол яг одоо гарахгүй байгаа л да, тийм ээ? Тий, одоо л гарахгүй байгаа. Тэгтээ бол одоо яг манад бол ямар байна вэ гэхээр зэрэг иргэд бол бонд худалдаж авах сонирхол асар их байдаг. Тэгтээ бол нөгөө манай сангийн яамнаас гаргасан засгийн газрын бондыг бол хуучин бол Монгол банкар дамжуулж арилжаалаад нэг хэсгийг нь бол хөрөнгөний биржээр дамжуулж арилжаалдаг байсан. Хөрөнгөний биржээр дамжуулаад иргэдэд арилжаалдаг, Монгол банкар дамжуулаад банкудад арилжаалдаг байсан. Тэгтээ Монгол банкар дамжуулж арилжаалж худалдаж авах
хилцэл нь арай бага байсан учраас ер нь бол иргэд бол сүүлийн үед бол арилжаанд оролцох сонирхол бол улам их болж байгаа юм байна. За баярлалаа. Ингээд өнөөдрийн битэрийн ярилцах сэдв энэ дүрээд өндөрлөө. Өнөөдөр бас миний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж манай сонсогчдод бондын тухай, бондын хөрөнгө оруулалт гэж юм юу юм бэ гэдгээр мэдээлэл өгсөнд баярлалаа. Дараа битэр бол эргээд бас энэ түрүүн бас хувьцааг хальт дурдаад өнгөрсөн бондоос юугаар ялгаатай юм бэ гэдгийг дараа 7 хоногийн цаг мөчид бид бол хамтдаа хувьцааны тухай бас ярилцах болно. Баярлалаа танд. За баярлалаа. Сонсогчдод баярлалаа. За